Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс Сарай мото болон Хүд Ааш мото айрынаар хамтран хүргэдэг. За, найруулагчаар ундрах ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байна. За, мөн баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. За, Hot Topics нэвтрүүлэг бол таныг энэ дэлхийн элдв ярианаас элдв халуун сэдвээс хоцрохгүй байх зорилготой. За, энд одоо халуун байгаа Ямааны бодгуудыг олоод яг халуун дээр нь танд хүргэх юм зорилготой нэвтрүүлгээ. Ингийн тулд бид хоёр Google Trend платформыг ашигладаг. Google Trend дээр сүүлийн 24 цагийн турш дэлхийн улс орнуудад ямар хайлтын сэдвүүд хамгийн их хаягдсан байна вэ? За, тэрийг бид нэр хамгийн халуун сэдв гэж дүгнэж байгаа. За, энэ сэдвүүдийг барьж аваад яагаад энэтэй үүнтэй холбоотой ямар сэдвүүд байна? Яагаад энэ сэдв хаягдаад байгаа гэх мэт асуудлуудыг ярина. Тэгэхээр өнөөдрийн миний сонгож авсан сэдвүүдийг би сонирхолтой. Би Их Британд ер нь өнөөдөр нэлээд сонирхолтой сэдвүүдтэй өдөр юм байна. Сүүлийн 24 цаг BBC дээр BBC Race Across World гэж тийм алдартай нэвтрүүлэг байдаг юм байна. За, би энэ нэвтрүүлгийг мэдгүй байсан. Энэ нэвтрүүлгийн шинэ цуврал эхэлж байгаа юм байна. Үүнтэй холбоотой британчууд даяараа энэ яг entertainment салбартаа трендээр нэгт орж ирсэн байсан. За, 20 мянган хайлттай байсан санаж байна. Энэ одоо нэвтрүүлгийн талаар бүгд ярина. Тэгэд магадгүй би энэ бүр британчуудад үнэхээр хатаалгасан ийм нэвтрүүлэг байдаг юм. Ямар гоё юм бэ гэд. За, ийм ямар нэвтрүүлэг байдгийг үүнтэй холбоотой ямар сэдв байгаа юм гэд бүгдээрээ дэлгэрүүлж ярина. За, Солонгос руу бүгдээрээ дараа нь очиж байна. Ли Жу Юн гэдэг ийм хүн байдаг юм байна. Ли Жу Юн гэдэг дуучин байдаг юм алдартай. Гэхдээ тэр Ли Жу Юн бол биш. За, энэ нэг шинэ гарч ирсэн Ли Жу Юн гэдэг одоо чирлидер гэдэг штэ. За, бейсболын тэмцээнд хөгжөөнд дэмжигч ингээд бүжгэлдэг ийм бүсгүй юм байна. За, энэ бол супер одолсон. Тэгээд түүнтэй холбоотой одоо маш сонирхолтой шинэ багаа салсан. За, түүнтэй холбоотой бизнесийн гэрээнүүд нь олонний анхаарлыг ангаалгаад байгаа юм байна. За, Ли Жу Юн гэдэг энэ хөгжөөнд дэмжигч шинэ төрлийн бас нэг юм мэрэгжил гэх юм уу. Одоо эндээ бас бүгдээрээ танилцсан. За, 3 дахь мэдээлэлээр би ChatGPT. За, ChatGPT-тэй холбоотой бас хайлтууд интернетээр дүүрэн ороод ирсэн. За, нөгөө хүмүүс чинь ChatGPT Ghibli style гэж бахан бүгдээр хайсан шүү дээ. Бүгдээр л өөртөө Ghibli маягийн болгоод Facebook дээр одоо ингээд солиол байсан бол дараагийн одоо тренд эхэлсэн. За, энэ трендийг хүмүүс сонирхож үзэл ChatGPT-г бас хайгаад байгаа юм байна. За, миний хувьд болохоор үнэхээр нөгөө британчууд үнэхээр шоулаг арт түмэн юм аа. Нэг тийм одоо entertainment ертөнцид маш их хайлт хийдэг ийм төрлийн арт түмэн юм байна. Entertainment ертөнцөө их сайн сонирхдаг, их сайн хөгжүүлсэн. Тэгэхээр Британий трендээс өглөө ирэхэд манай аргунч одоо маш их мэдээлэл ингээд нөгөө нэг зоогоо тавьсан бахаар энэ чинь би аавна гэж тавьсан. Улаалгсан би. Тэгсээ би ариг хүний яг бэлтгэсэн мэдээлэлээс шууд 3-ын дээрэмтсэн сууж байгаа. За, тэгэхээр би Америкийн дуучин Lorde болон за жүжигчин Anne Hathaway, за тэгээд бас дахиад нэг жүжигчин Olivia Munn гээд ийм 3 бүсгүйтэй холбоотой мэдээлэл хүргээд араас нь өчтөр Quiz дээр сууж ирсэн. UB Quiz Night дээр сууж хахад ингээд нөгөө миний ингээд нөгөө дагдаг тийм үү пэйжүүд ч юм уу те. Шуурхай мэдээлэлүүд орж ирээд Bon Jovi гэл ингээд орж ирээд бужигнадсан те. Би ингээд бүр шок. Хүүгээ хэний хардаа гэл харуулаад тэгэл хайсан чинь яг нөгөө төсөөлснөөс арай өөр мэдээлэлсэн. Гэхдээ энэ мэдээллийг одоо өнөөдөр ялч тренд дээр ороод ирлээ л өчтөр бужигнаж байгаа. Тийм. Bon Jovi хамтлагтай холбоотой мэдээллийг би хүргэн. За. Үүнээс гадна яг одоо нөгөө тооч чинь яг эд халуун буцалж байгаа ч юм уу дөнгөж өрөнсөн үйл явдлын мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр эхний мэдээлэлээр бол би Нью-Йоркт болсон нэгэн одоо нислэг тэрэгний ослын талаар мэдээллийг хүргээд үргэлжлүүлээд дэлхийн техникийн анхаарлын төвд одоо ороод байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама нартай холбоотой нэг мэдээллийг хүргэхээр татаж авсан байна. Яа, тэгэхээр би бол бас тийм тэнэгүн бол биш. Энэ ариж удахгүй дарга болно гэдэг эх 7 хоногоос даргын судал залгарна гэж байгаа. Тэгээд бас дээрэмдүүлэхтэй мэй гэдэг бас тал засаад 3 мэдээлэл өглөө гэж. Тэгсээ одоо эх 7 хоногоос дарга болох гэдэг нь зөв байж ядаад нөгөө эгогоо дийлэхгүй мэдээг нь булаагаа сууж. Дийлдэхгүй эгодоо хүндээ. За, эхний мэдээлэл манай хайрын эхлэн ааш мод. За, эхний мэдээлэл болохоор Нью-Йорк хотын Хадсон гэж гол байдаг. Нью-Йорк хотын одоо тэг дундуур нуусдаг гэж хэлэх юм уу? Юу гэж хэлэх юм бэ? Асуудаг гудзон гэдэг юм байна. Тийм. Хадсон гэдэг гол дээр нэгэн нисдэг тэрэг
За. осолдоод 6 хүний амь нас нэрссэн ийм хэрэг одоо дөнгөж түрүүхэн 2 цагийн өмнөөс л одоо трend дээр орж ирсэн байна л да. BBC-гийн би яг шуурхай мэдээг хараад сууж байна. Тэгэхээр 6 хүн осолсон дотор нь 3 насанд хүрсэн хүн 3 хүүхэд байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгэхээр энэ дээр болохоор яг одоогоор цацагдж байгаа мэдээлэл дээр болохоор Испани гэр бүл аялагч гэр бүл байсан. Эцэг их хоёр нь 3 хүүхэдтэйгээ нэмээд нэг одоо нисгэгч нас урсан гэсэн юм мэдээлэл байна. За тэгэхээр мэдээж яг одоогоор болохоор энэ мэдээлэл цацагдсан даруйд тийм үү? Мэдээлэл биш. Одоо дуудлага ирсэн даруйд онгоц нисдэг тэрэг ослоо гэсэн дуудлага ирсэн даруйд одоо аврах албаныхан очоод шууд шумбогчд ажиллаа тий. Охирогчдыг ингээд уснаас гаргаж авах гад оролцсон. Үүн дээр бол шууд 4 хүнийг бол газар дээр насварсан гэж зарласан бол 2 хүнийг ойролцоох байх эмнэлэгт хүргэсний дараа амьсгал хураасан гэсэн мэдээлэл цэцэгдэж байна л да. Тэгэхээр энэ онгоцыг ямар учиртай ингэж осолдсон бэ гэдэг дээр яг одоогоор Яманы магт бүрэн ингээд те болоогүй шүүрхий байгаа ч гэсэн эхний ээлжинд Нью-Йорк хотын цагдаагийн албаны зүгээс болохоор онгоц хяналтаа алдсан, жолоодлогоо алдсан гэсэн мэдээлэл хийж байна. Цагдаагийн албаны зүгээс ийм мэдээлэл хийсэн даруйд одоо иргэний нисхийн тийм үү газар ч юм уу удирдах газраас нь яг энэ тийм үү мэдээлэл бол бүрэн батлагдаагүй үед ийм мэдээлэл нь буруу юм а гэсэн байр суурийг бас баримталж байна л да. Тэгэхээр одоо энэ нисдэг тэрэг гэд яриад байгаа маань болохоор бид нар одоо нөгөө кинон дээр үзчихсэн шүү дээ хүмүүс ингээд нисдэг тэргээр ингээд хотын дээгүүр аялалд гардаг ч юм уу ийм төрлийн нисдэг тэргэл байсан гэж би одоо BBC-гийн мэдээ хараад тэгжэл ойлголоо л доо. Тэгээд Испани жуулчд байсан юм шиг байна шүү дээ. Ер нь гэр бүлэрээ л явж исэн бол та ер нь байсан хүмүүсийн сонсохоор. Гэр бүлэрээ яг ингээд одоо жуулчилж явж байгаа. Тэгээд ийм амиа алдсан ийм харамсалтай хэрэг гарсан байна. Хаадсан гол гингүүд миний толгойд нэг 2009 он. 9 он. 9 он. Чи Саленбергийн тухай ярих гэж байна уу? Тийм. 9 он биш би нэг киног ярих гэдэг. Тийм. Саленберг, Жесли Саленберг 2009 оны 1 сарын 15-нд Хадсан голын гайхамшиг гэдэг үйл явдал болж ирсэн тийм. Нөгөө хин тоглосон Том Хэнкс тоглосон кино нь 16-ны 17 онд гарсан. Тийм кино нэлээ хожуу гарсан. Үйл явдал нь тухайн үед 9 онд ч юм уу тий болоод за одоо би ерөнхийдөө одоо барин тавина санаж байна л да. Яасан бэ гэхээр хаадсан гол дээр тухайн үед иргэний агаарын тээврийн тийм үү бараг 150 60 ингээд те зорчигчтой одоо бүхийгийн багийн гишүүдтэй ийм онгоцыг Саленберг одоо Сали гэдэг кинонд гарсан шүү дээ. Тийм. Тэр Саленберг гэдэг тэр нисгэгч тийм үү хаадсан гол дээр ослын буулт хийгээд нэг ч хүний амнаас эрсдэлгүйгээр одоо аварч чадсан ийм үнэхээр энэ чинь гайхамшиг гэж нэрлэжсэн шүү дээ. Тухайн үед хаадсан голын гайхамшиг гэж нэрлэдэг. Ерөөсөө ийм боломжгүй гэдэг хаадсан гол харин их одоо зөөлөн хандаад гэх юм уу тухайн онгоцонд байсан бүх хүмүүс амьд гарсан байдаг. За энэ нөгөө маш ховор тохиолдол гэдэг юм байна. За онгоцны ингээд нэг моторын цогчвол тэр чинь ингээд бас нөгөө мотороор бас явдаг юм байна. Ингээд нэг явдаг юм байна. Тэгсэн чинь хоёр моторын хоёулангийн шувуу очоод мөрөгцсөн. Тэгээ одоо бүр яах жаргагүй одоо энэ гол дээр одоо газарсан байдаг. Голтой энэ чинь өөр газардах юм байхгүй. Ямар Нью-Йорк хотын нэг гудамжаар одоод газардах гэж ордог юм уу гэж ярьж байгаа. За гол дээр газардъя гэд бүгдээрээ газартаад. Ваа найруулагч зургийг өчлөө. Айгу хордон шүү. Йоо яг ингээл те голын дунд энэ нисэх онгоц хэрэг осолдсон бол те 150 60 үн штэ. Би одоо хүнийхэн тоог санахгүй чи санаж байна уу? За би тэрийг нь бас санахгүй. Ойролцоо баримжаа бол 150 60 үн. 155. 55 байна уу? За. Тэгвэл 155 хүний амь насыг одоо голын тий гол дээр ингэж одоо газардаж амийн аварж ирсэн яг ийм үйл явдал болоод кино нь 16-ны 17 онд гарч ирсэн санаад байна л да. За Нью-Йорк бол асар их олон хүн амтай хол. Тэгээд энд бол янз янзын нислэгээс нь болоод хаадсан гол нэг ер нь бол ийм агаарын тээврийн хэрэгслүүдийг өөр дөр хүлээж авдаг, зарим нь нэвдэлдэг, зарим нь ингээд авардаг. Тийм үйл явдал ихтэй гол агаад байна те. За хамтран ажиллагчдаа танилцуулъя. Манай Hotopix нэвтрүүлэгтээ Chartak брендийн байгалийн хийж өгсөн эрдэс тус хамтран ажиллаж байна. Оюун ичгээд энэ компани маань импортын худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ Узбекистан улсын одоо Chartak гэд бол англиар бичсэн байгаа. Гэхдээ нэг Chartak буюу персэлэр 4 уулын аршин гэсэн утгатай үг юм билээ. Тэгэхээр энэ одоо яг ингээд харангуй цэхэр өнгөтэй харагдаж байна. Гэхдээ манайхаа нөгөө нэг юун дээрээс манай яг нэвтрүүлгийн даваар гарч байгаа баннер дээр бол яг ногоон өнгөтэй гэдэг нь харагдсан шүү. Ягаад тэгэхээр битгий шууд нөгөө цоологдсон сууж байгаа бол нэг хоёулаа нэг цэхэр шилбэрээ суугаад байгаа юм билээ.
Тэгэхээр Чертак Mineral Water компани Монгол улсад албан ёсны дистрибьютор ирэх аваад байгаа. Тэгэхээр Монгол хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүнийг одоо тий монголчуудаа хүрэхээр зорж байгаа. Ялангуяа энэ QSNet-ийн араас авахд их тохиромжтой аршин байна. Тэгдэггүй яах юм. За оюун рич гэдэг компани импортын худалдаа төгөлтийн үйл ажиллагаа явуулдаг компани Узбекистанаас оруулж ирж зарж байгаа. Тэгээд Чартак брэнд Сүхбаатарын талбайд одоо яг одоо болж байгаа Улаанбаатар Food Festival арга хэмжээнд бас оролцож байгаа. Энэ дээр 5 дээр нэмэх нэг урамшуул худалдаа зарлаад байгаа юм. За инхээр 5 рашаа аваад нэгийг урамшуул нэмж авах боломжтой. За энэхүү удаа эрүүл мэндэд дэмжигт нь энэ хамт олон туслана гэсэн байна. Тэгэхээр Чартак аршаан нь химийн найрлагын хувьд сульфатын хлорид, натрийн аршааны ангилалт байдаг. Тэгэхээр зах зээл дээр байгаа гидрокарбонат натрийн аршаанаас ялгаатай гэж байна. Тэгэхээр бусад аршаануудаас бол ялгаатай. За хэрэглээний давуу талууд гэж байгаа. Энийг би бүр ингэж дурдж хэлмээр санагдсан. За хоол боловсруулах замд нөлөөлнө. Одоо хоолны хурдан шиг гэн тийм үү бидний метаболизм гэж юу гэдэг вэ монголоор бодисын солилцоо удаашрсан үед те удаашрсан хоолоо боловсруулж чадахгүй хүнд оргиод байдаг үед Чартак уух юм бол хурдан боловсруулж чаднаа. За нэмээд биеийг хоргоожуулна. Одоо энэ чинь англиар детокс гэдэг энэ чинь бүр одоо тренд болчиход байна шүү дээ. Детокс гэдэг үг нэрээ сүүлийн их ашигладаг болсон байна те. Тэгэхээр хоргоожуулээд биеийн дагаа элдв ингээд те хортой ингээд тийм бодисуудыг гаргана. За нэмээд зүрх судасны өвчлөлтөй хүнд бол зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангахад нэн чухал хэрэгтэй кал, натр, хлорыг зөх тунгаар нь агуулсан байгаа. За бамбаа булчирхайн өвчлөл. Одоо би энэ бамбаа асуудалтай байхгүй юу бэ? Тэгээ бамбаагаас бол миний гормон маш их өөрчлөгддөг. Тэнгүүд ингээд бамбаа булчирхайн өвчлөл дээр йод, селений агууламжтай болохоор бамбаа булчирхайн шүүрлийн хэвийн ялгаруулалтад шууд оролцсноо. Тэгэхээр ингээд өвчлөөсөн сэргийлнэ. Одоо тухайн ингээд те магадгүй би одоо гормон ингээд өөрчлөгдсөн үед бас уув бол бас над хэрэгтэй болов уу гэл өөрөө харж илаа. За тэгээд би яг төрүүлсэндээ бодисын солилцооны алдагдал чихрийн шижингүй үед уунаа. Сульфат болон цэсийн зохистой агуулмж нь бодисын солилцоог дэмжиж бие махбодын бодисын солилцооны дүнд үүсдэг чөлөөт радикалуудыг холбох замаар антиоксидант буюу хит эсэлтэлтийг бууруулдаг. Тэгэхээр ингээд чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд тохиромжтой гэж байгаа. За тэгэхээр энэ хүний биед хэрэгтэй байдаг кал, натр, сульфат гэх мэт. За дээрэс нь йод, селентэй. Гэхдээ энэ маш зохимжтой тунгаар ангуулагдсан. Энэ байгалийн им шахуу им эрдэстэй одоо энэ уус юм байна. За энийг одоо жишээ нь нэг одоо шилийг өдөртөө уухад йодын хэрэгцээгээ бүрэн авах боломжтой зохистой тунгаар агуулсан учраас. За ийм одоо рашаан байна. Чартак гэх та бүхэн одоо юу санаарай тогтоогоорой. Чартак гэдэг энэ ногоон шилтэй зарагддаг ийм одоо рашааныг манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За одоогийн байдлаар Сансар, Care4 болон Номин FS сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байх ёстой байна. За тий хан уул дүүргийн те зарим орон сууцны хотхны супермаркетуудад байгаа. За тий удахгүй нэр бүхийн эмийн сангийн сүлжээгээр худалдаал борлуулагдана. Чартак Mongolia гэдэг та бүхэн Facebook пэйжээр хайх хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Мөн лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 75 75 95 59. За хамтран ажиллах ч гэсэн 75 75 90 59 гэдэг дугаарлал залгаарай. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Чартак брендийн байгалийн хийж үлсэн эрдэс тус хамтран ажиллаа. Баярлалаа. Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За бат хоёр бата Чартак давгүй юм байлээ гэсэн. Би харин ууж үзээд үнэхээр надад таалагдж байна. За чулуун бодол усан дорж ёстой гоё кино бараг шүүгээд байгаа явдал болдгоо гэсэн. Тэр нөгөө юу Сали гэдэг киноны тухай ярьж байна. Тэр үнэхээр гоё хийсэн. Яа тийм бууж ирснийхэн дараа одоо нөгөө нисгчээ нилээ буруутгаж шүүгээ бөө юм болсон шүү дээ. Тэгдэг болоо. За би одоо бас барин 50 санаж байна. Тэрийг ямар ч байсан хөрхий нөө юу бүр нөө мэдээгээр нэг ч хүн насараагүй гэдэг мэдээгээд телевизээр өөрөө үзсэн гэж ярьдаг. Маш их ядарсан, маш их стрессцсан. Асар их дачааллыг дааж чадсан тулдаа одоо ингээд олон хүний амийг бас аварсан гайхамшигтай энэ нисгчийн тухай кино те. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоно. Манай дараагийн мэдээлэлээр BBC одоо BBC-тэй холбоотой мэдээлэл. BBC Race Across the World гэсэн хайлт Их Британий entertainment буюу одоо entertainment-ийн салбарт тэргүүлсэн байгаа. Яг одоо энэ байдлаар тэргүүлсэн 20,000 хайлтаараа тэргүүлж байгаа энэ сэдв юутай холбоотой вэ гэж Race Across the World гэдэг ийм банд одоо ийм нэвтрүүлэг байдаг юм байна. За энэ нэвтрүүлэг яадаг вэ гэхээр нэг цэгээс нөгөө цэг хүртэл багаараа 5 баг хооронд өрсөлдөд хин төрүүлж чадсан $20,000 шагнал авдаг. Ингээд энгийн хүмүүс оролцдог. Гэхдээ энд багаар ажиллах ёстой. За нэг дөрөв нь бол нисэж болохгүй.
За одоо жишээ нь энэ удаагийнх 5 дахь удаагийн одоо дугаар нь одоо цацагдах гэж байгаа юм байна те. 5 дахь удаагийнх нь Хятадаас Энтхэгийн хот руу очих юм бэлээ. За энэ хооронд 14,000 км аялна гэж байгаа. За Кани Якамури гэдэг энэ 14,000 км. За энэ дотор Хятад, Непал, Энтхэг гэдэг энэ замаар дамжиж явах ёстой. Энэ одоо нэвтрүүлэгт хамгийн гол нисэж болохгүй. Гэхдээ нисэх хэмжээний мөнгийг өгнө. Мөнгөөрөө зохицуулаад тэр зэгтээ очих хэвээр. Тэгэхээр нисэх чинь гэлс очиж чинь. Гэтэл тэгхгүйгээр дунд нь алах нь уу, сэлнэ үү, яана уу, янз янзын аргаар ингэж очдөг юм байна. За ингээд эднээс маш сонирхолтой юм бэ те. Маш сонирхолтой юм байна. Би бүр энийг заавал үзнэ гэж бодоод ингээд сонирхолтой юм нэвтрүүлэг гараад. Тэгэд энэ дээр хүмүүс чинь ингээд мөнгө маш багтаа учраас хоол ундаа зохицуулна. Ямар юугаар одоо тээврийн хэрэгслэр ажих вэ? Автобусанд суух уу, одоо унаанд суух уу, алхах уу, мориор явах уу гэл төрөл бүрийн сонголтоо өөрсдөө тэрийг бодож алдаг 5 маг маань хин төрүүлж чадсан хамгийн гол нь $20,000 очдөг. Энэ гайхамшигтай нэвтрүүлэг гарах гад хүмүүс чих 50 хүлээж байгаа маань. Одоо яг энэ нэвтрүүлгийг үзэх гээд. Үнэхээр гоё нэвтрүүлэг гэж дарж байна. Энэ удаагийн дугаар нь бол одоо түрүүн хэлсэн Хятадаас Энтхэг хүрэх бол өмнөх дугаарууд бол янз янзын одоо улсуудаар аялуулдаг тийм дугаарууд гэдэг юм байна. Хятадаас Энтхэг хүрнэхээр бас л одоо энэ чинь одоо BBC-ийн те одоо энэ Европ барууны хүмүүсийн хувьд бол бас л нөгөө гадаад ертөнц шүү дээ. Тийм тэр чинь одоо хил нэвтэрцгүй асуудал энэ мөнгө төгрөг дутах асуудал энэ өөрөөсөө ингээд зарим нь тэндээ ингээд халтур хийдэг гэж халтур хийгээд дараагийн мөнгө олоод тэгээд хамтаа цааш явдаг багаараа ажиллах хэрэгтэй. За ингээд мэдээж хэрэг нэлээд их юм эрсдэн дарамт гэх юм уу ачаалал дунд байж байхдаа энэ чинь гэр бүлээрээ оролцож ах дүүгээр оролт найз нөхдөөрөө оролцож тэгээд хүмүүсийн жинхэнэ нөгөө чанар гэдэг чинь яг нөгөө ингээд майжад үзэхэд хоорондоо гарч ирдэг жинхэнэ нөгөө аратналаг гэх юм уу жинхэнэ чанарууд нь гарч ирдэг. Тэгээд тийм тултаа ч гэсэн гоё байдаг. За мэдээж хэрэг зарим хүмүүсийн өөдгүү зан чанарсгүй сул амархан шантардаг ч гэдэг юм уу зан чанар гардаг бол заримийнх нь маш хатуу төвчээртэй үнэхээр скул хүнлэг тийм зан чанарууд энэ үед үнэхээр гарч чаддаг. Зарим нь ингэж явж байхдаа өөрийнхөө юм нууцаа хаваалцдаг. Нэг одоо савны буруу хэлбэртэй нэг эмэгтэй өөрийнхөө одоо юутай ахта яг энэ тухайгаа ингээд яг энэ нэвтрүүлэг үеэр яриад тэрнээс болоод ямар асуудал орсон, ямар сэтгэл зүйн асуудал сэтгэлийн нээсэн биш үү? Сэтгэлийн нээж мэгээл. За тэгэл үнэхээр бас их гоё кино. Гоё юу юм байна. Нэвтрүүлэг юм байна те. Одоо чинь чамаас заяа. За ажилласаа чи ингээд 2 хүн аваад яг ийм холын аялалд гар гэвэл чи хэнийг авч явах вэ? Шууд хэл. Анжи мөг явах хэрэгтэй. Шууд хэл. Наа чи би алгуу. Чи буруу үнтэйг буруу юм байна. Би яг үнэ жоохон холын зам болохоор яг үнэ уучлаарай гэхдээ нөгөө эрэгтэй хүмүүс арай л ялдчихгүй нөгөө ачаал даах бахал гэж бодлоо. Үнэн л тэрэгтэй би бол юу хэлэх вэ? Одоо би чинь маш нялцсанхай хүн болохоор аялал бол угаасаа миний зүйл биш ээ би маш сайн мэддэг. Би хотоос нэг 50 км яваал цутарчдаг төрлийн хүн баггүй юу. Тэгэхээр нэг тийм гэр хорондоо л муур шиг лэж байгаа нэг зориулагдсан хүн болоо юу аялал. Тэгэл яг ингээд нөгөө манай найзууд би бол бас тийм чиг аялдаг хүн бол биш. Уул гадар гэхдээ манай найзууд их явдаг. Тэгээ дагаа явж явах ч ер нь хүмүүсийн яг ингээд хүнд хэцүү болоод эхлэхээр өлсөхөөр даарахаар ингээд ядраад эхлэхээр хүмүүсийн жинхэнэ нөгөө янз янзын аашууд нь гарч ирээд байдаг. Үнэ. Миний ааш чихэн гарын цайваас үглээ. Жинхэнэ шууд тэгэл гарч. Тэгээ штэ. За энэ гоё нэвтрүүлгийг хүмүүс хүлээж байгаа маань манай монголчууд ч гэсэн үзүүлэх сонирхолтой санагдсан. Самт болгоё. Би бас хамт үзнэ. Одоо чинь ингээл энэ багуудыг ингээл нөгөө камерын багийнхан дагаал явж байгаа нэ штэ. Тэгээд юу болсон ёо энэ бүрээс үнэхээр сонирхолтой байна. Би чинь хүний төрөлх харин шин гарсан нэвтрүүлгүүдэд их дуртай л та. Мөн наа чи яг гэл хараасаач. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама нартай холбоотой. За тэгэхээр Обамагийн нэр болохоор тренд дээр Америк нэгдсэн улсын тренд дээр нэлээд хойгоор орсон л доо. Гэхдээ ингээд би татаж ярихыг хүслээ. Ягаад тэгэхээр хоёулаа чинь 2 сард байна уу? За. Барак Обама Холливуудын жүжигчин Jennifer Anistonтай болцоод байна гэдэг нэг тийм мэдээлэл жоохон томоохон сайтуудаар шуураад. За тэнгуут Мишель Обама, Барак Обама хоёр салж гэнэ гэдэг мэдээллийг хоёулаа ялч хүргэжсэн. Гэсэн чинь яг одоо болохоор Мишель Обама би нөхрөөсөө салаагүй. Салах бодол байхгүй. Та нар ингээд ямар нэг юм болонгууд салж ийн гэж хүлээж авдаг болцгоо. Наа чи хөвшмөл ойлголт. Яг Мишель Обама шиг ярьсан. За тэгэхээр ингээд нөгөө одоо юу гэдэг чи энэ хоёр ч одоо нөгөө хоёлаа яг ярьсан шүү дээ. Тухайн үед нөгөө Жимми Картер ерөнхийлөгч асан Жимми Картер агс нь асуураад тэгээ ингээд нөгөө орчуулгын ажиллагаан дээр нь хамтдаа оролцоогүй. Нэмээд Дональд Трампын хангар өргөсөл дээр бас хамтдаа оролцоогүй тустай.
Гол нь Барак Обама ирчээд байдаг. Мишель байхгүй байгаадсан. 2 3 том яг одоо тэргүүн хадагтай, экс тэргүүн хадагтай оролцох ёстой үйл ажиллагаан дээр ирээгүй те. За Мишель Обамагийн хувьд жүжигчин София Буш гэдэг хүний одоо хөтэлдэг Work in Progress гэдэг тийм подкастад зочноор оржээ. За. Мэдээж ингээд дэлхийд дахинаараа ингээд та хоёр ингээд салаад байгаа мó те иймэрхүү асуудал яригдадсан учраас энэ асуултыг асуусан. Гэвчиг одоо юу гэж хариулсан бэ гэхээр ингэж хариулсан байна л да. За тий би өөрийнхөө төлөө өөрийнхөө оюун бодлоор өөрийнхөө ингээд хүссэн шийдвэрийг гаргангууд хүмүүс ингээд намайг салж ийн гэж харж байна. За. Нас биенд хүрсэн тий өөрийн гэсэн бодолтой эмэгтэй хүн өөрийнхөө шийдвэрийг гаргасан гэр бүл салсан гэсэн утгатай биш гэсэн ийм л хариултыг өгсөн байна л да. Тэгэхээр нэрээ ингээд би бодсон л доо. За. Одоо юу гэдэг Хиллари Клинтон ерөнхийлөгчд яригадаад ардчилсан намын сунгаантай гарч ирээ те Трамптай өрсөлдөж үеэр бараг тухайн үед ингээд нэг өөр ингээд тийм хүмүүсийн өнцөг байсан л да. Хилларигаас илүү Мишель Обама илүү явах байсан юм да гэдэг өнцөг бол тухайн үед ялчгүй яригадаад энэ тэргээр сэвдэжсэн сэдв. Тэнгүүд энэ хоёр чинь анх ингээд те хуулийн фирм танилцаад Барак зүгээр л жоохон одоо нөө зарлаг гэдэг шиг тийм залуу заяа. Мишель чинь өөрөө удирдах албан тушаалтай. Тийм менежер байсан. Хурган даргана. Тийм хурган даргана байсан. Тэгэл яг ингээд би одоо зөв сан би ингээд энэ хоёрын хайрын төгөөг би битсэн үгүйгээ би санахгүй байна. Манай хайрын төгөөр орсон үгүйг манайхан сонсчихсан бол хэлээрээ одоо ингээд юу битснээ санахгүй. Би мотай үгээс энэ ч нэгээс факт. Тэгээд эсвэл би энэ хоёрын тухай уншсан эсвэл би битсэн л гэж бодод байна л да. Тэгэхээр тухайн үед Барак хойноос нилээн гүгээд Мишель тоогоогүй. Тэгээд Мишелийн хувьд нөхрөөсөө илүү явах амбицтай, карьертай, илүү хүчтэй ч юм уу, илүү нэг тийм одоо нөөц бололцоотой байсан. Гэвчиг яг нөхрийнхөө арталтан тий ингээд зогсоод бат татгаад, арын артал нь баттаагаад ингэж явуулаа тий нэгдсэн улсын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болгосон хүн гэж бүр ингэж ярьдсан байлээ шүү. Харин тэгж бас яриа байгаад байдаг тий. За ер нь л нэлийн тийм хүчрхэг ялтчгүй нэг тийм шийдэмгий эмхтэй шиг надад бол харагддаг. Над шиг үү? За тоглосон энэ бүр тэр үгээ хэлэхдээ бүр 100 шүү. Би гэсэн шүү. За ямар ч ингэ энэ хоёр маань салахгүй гэдэг мэдээллийг одоо Мишель өөрийнхөө амаар хийжээ. За дараагийн мэдээлэл рүү орцгоон. Дараагийн мэдээлэл дээр Өмнөд Солонгос руу очсон. Тэгээд Өмнөд Солонгост Ли Жу Юн гэдэг ийм нэр хайлт одоо өчигдрөөс хойш тэргүүлээд байгаа юм байна. За үүнтэй холбоотой Ли Жу Су гэж бас нэрлэх юм байна. За Ли Жу Юн, Ли Жу Су гэдэг аль алингаар нэртэй Өмнөд Солонгос алдартай кино жүжигчин, за дуучин байдгийн юм шиг байлээ. Гэхдээ аль нь ч энэ бол cheerleader буюу хөгжөөн дэмжигч нэг юм эмэгтэйгаа. За тэгээд харъя да. За манай энэ ааш мууд бол одоо юу TikTok үздэггүй гэсэн. Би бол хаяа ингээд Facebook reel дээр үзэхээр Өмнөд Солонгос нэг юм бүжиглээд байдаг ингээл нэг юм саглагар юм барьчил бүжиглээл тэгэл хөгжин дэмжигчтэй хөгжөөгд байдаг нэг тийм эмэгтэй хүмүүс байдаг. За тэднүүс чи ерөөсө супер од байдаг юм байна. Зөвхөн бүр ингээд санаанд хоромгүй. За энэ гэхдээ нөгөө яг Солонгосын нэг тийм нийтлэг дүр төрхүүд байдаг шүү дээ. За би царайны хувьд ярихгүй ингээд солонгосч нилээн тийм жижигхэн биетэй маш туранхай тий энэ хүүхэн бол энэ бүсгүй бол ингээд тийм өгцөг гуйны хэсэг нь гоё зузаан болохоор гоё л харагдаж байна. За зөв. За энэ Лижи Су гэж одоо янз бүрээр яг юу гэж зүгээр дуудах нь бол би бол сайн мэдгүй байна. Хоёлаа ч нөгөө Ли гэдэг Ли гэж хэлсэн ингээ баахан зэргээс шүү гэж тийм нэрээ. Ли гэж дуудана гэсэн шүү дээ. За нэрээ тийм. За энэ Kia Tigers гэдэг энэ бейсболын багийн дэмжигч юм байна. За энэ тэгж яагаад одоо сүүлч яагаад ингээд анхаарал татаад байгаа гэхээр LG Twins буюу өрсөлдөгч баг л орсон юм байна. Одоо ингээд одоо тэр чинь бас их чухал асуудал шүү дээ. Бараг тоглогчгээ авч үздэг юм байна. Ер нь бол ийм одоо хамгийн хөл бөмбөгт бол хамгийн супер тоглогч нь өрсөлдөгч баг руу орно гэдэг бол энэ уруулт гэж үздэг. Аимшигтай тийм зөвүүн одоо тийм үйл гэж үздэг. За бейсболын Солонгосын бейсболын одоо дэмжигчдийн хувьд бол энэ одоо хөгжөөн дэмжигч гол хөгжөөн дэмжигч нь хэн байх нь их чухал юм. Гэтэл яг энэ Kia Tigers байжгаад LG Twins руу орсон ингээд асуудал үүсгэж байна. За тэрнээс гадна яасан бэ гэхээр энэ 2004 онд төрсэн юм байлээ. 21 настай Ли Жу Юн гэдэг байгаа энэ хүн зөвхөн ингээд нодон жилээс ахуулаад энэ бүжиг нь Piki гэдэг юм бүжиг TikTok даяар ингээд бүжгийн юм юу гарсан, тренд гаргасан. Энийг эхлүүлсэн хүн юм байна. Ер нь л ингээд ийхүү бүжиг ингээд бүжиглсээр хагаад од болсон энэ хүн тэгээд Тайваны нэг Fubon Sports Entertainment гэдэг компани анхаарад түүнд гэрээ санал болгосон. Гэрээ нь Монголд өнгөдлөө шилжүүлэл 1 тэрбум төгрөг гинэ. За энэ
бейсболын тамирчдаас энэ одоо Солонгосын лигт тоглож байгаа тамирчдаасаа ч илүү цалинтай болцсон. За ийм од болоод байгаа ийм ох юм байна. Энэ одоо найрлагч зургийн бичлэгийн нөгөө дээр л за ингэж бүр үнэхээр ярих юмгүй хөөрхөн охин байна. Ямар ч тийм цагаан, ямар ч хөөрхөн, тэгээд ямар ч тийм торгомсог юм. Би бүр хараад надад торгомсог гэдэг үг орж ирлээ шүү дээ. Нэг тийм цаанаас л хөөрхөн охин байлын хэдэн настай юм бэ? 21 настай гэсэн үг байна. За бүр үнэхээр л гэхдээ ямар нэг тийм одоо нөгөө би одоо ингэж ярьж болохгүйгээ мэдэхгүй л юм. За. Одоо нийтлэг Солонгос тийм жүжигчин мүжигчнийг бодоход ингээд хөх хөгзөх сайтай охин байна. Яг ялчгүй гэж л харагдаж надад л. За энэ охины ийм бичлэгүүд чи одоо ерөөсө үздэг бүлэглэл байна гэдэг байгаа. Ерөөсө ингээд яг ийм одоо ийм хөгжин дэмжигч охтуудын яг бүгжгэлж байгааг ингээд хараад үзсэн тий. Би зүгээр хэсгүүдээс харсан. Зүгээр амдэр нь олооч үзег байгаа. За ер нь бол бейсболын баг одоо үзэгчд ихэнх нь бас ийм одоо бүсгүүчүүд үзэх гэж очдөг юм болов уу гэж би ойлгосон шүү дээ. За ингээл одоо энэ чи бүжиглэл гэж идэг ингээд бас хизүүч ажил юм шиг надад санагдсан. Гэхдээ энэ нь бол одоо ингээд түүний ингээд ортоо цагийн орчин үеийн супер инфлюенсеруудын нэг ингээд Солонгостой болгож гаргаж байгаа юм байна. Одоо өмнө нь бол дуучин болоод гарч ирдэг байсан бол ийхүү одоо ингээд тэрбум төгрөгтэй 440 сая воны гэрээ байгуулсан гэж байгаа. 440 сая вон. 440 сая вон. Вон. Асар их мөнгө. Зүгээр ингээ хөгжүүн дэмжигчтэй. Солонгосчуудын entertainment ертөнцийг ямар солиотой хөгжүүлд юм бэ те. Тэгэл ингээл ерөөс ингэж үжигсээр гал одолцсон. Зүгээр ингээ нэг тийм яг од болгох хүний үнэхээр сайн од болгож чадах юм. Од байлгамааргүй бол зүгээр үнэхээр сайн нүдэж чадах юм те. Үхтэл нүдэх юм биш те бүр. Харин тий хоёр төлтэй юм аа. За, англи хэлтэй хүмүүс бүгдлий гэдгийг хэлсэн байна. Касоёрээ дараагийн мэдээлэл рүү орцгоё. За, дараагийн мэдээлэл. За, би нэг хэсэг мэдээлэл жоохон бүүнэд дий. За, ингэсэн. Юу яг хоёулаа хамтран ажиллаж танилцуулж тайван тухтай одоо бас энэ хэсэг мэдээлэл байгаа даа тийм. За, манай Hot Topics нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгачин материалын дэлгүүр, барилгын материалын тулгуур төв, барилгачин худалдааны төв хамтран ажиллаж байна. За, баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачин худалдааны төв маань 28,000 м2 бүхий 3 блок 7,000 м2 дулаан хүйтэн агуулга бүхий баруун бүсийн хамгийн том барилгын захаа. Энийг би ингээ харчаа бодсон л да. Одоо чинь гэртээ нэг би ингээ засвар хийгээд ёо би бүр ямар азар 100 айлын хажууд амьдрт юм бэ л гэж бодсон. За, мянган удаа явд юм бэ штэ бүр ингээ заяа. Ёо бүр гэл нэг юм арай гэж нэг яваал нэг чирээл аваад ирэнгүүт нэг юм засварч. Тэгээд засварчин тэгвэл нэг юм ингээ ерөнхийдөө ингээ бац тэлэн гэснээр тим юм дутчлаа гэж чам 4 удаа явуулсан. Би өөрөө хийсэн л те хүчтэй юм болохоор. Бүр өөрөө барилга. Манад халтар гэх үг гэл. За тэгэхээр барилгачин худалдааны төвийн А болон Б блок нь 2022-2025 онд тус ашиглалтанд орсон болохоор дотроо зоогийн газартай заяа. Тэгээ нэмэт офистай, үйлчлэгийн талбайтай, 5 тухтай, орчинтой, 1.5 тонны даацтай, ачааны лифттэй. Тэгэхээр нөгөө барилгын төв бүтээгдэхүүн ч одоо мэдээж нөгөө зорчигчдын лифтээр зөөгөөд харчин. Тийм болохгүй. Гээ ингээд өөрийн гэсэн ингээд бүх юм ингээд зэрэг шийдсэн байна л да. Яг ер нь бол баг зориултын шахах. Баг миний сонсож байгаа анхдах юм байна. Олон давхар лифттэй байх шаардлагатай. Лифт нэгтэй ачааны зориулттай яг ийм худалдааны төв. Ийхүү одоо бас 1.5 тонн гэдэг. Яг барилгын материалыг зөөх зориулттай юм тоноглолтой ийм барилгачин худалдааны төв манай нэвтрүүлэгт хамтран ажиллаж байна. Нөгөө би одоо чинь 100 айл руу дахин явсан гэсэн шүү дээ. За ингээд заяа. За яг өргөж даахыгаа би ингээд гэр 100 айл 2-ын хооронд 11 100 айл 2-аар галахчаад байгаа юм заяа. Даахгүйгээ ингээд такси барих гэхээр такси олдохгүй. Машинтай очихоор машины зогсоол олдохгүй. Үнэхээр ингээд нэг тийм тамийн гурвалжин шиг заяа. Тэгээ би ингээд бүр үгээ хэлсэн байхгүй нэг ханаа жоохон янзлах гад. Тэнгүүд одоо эднийх чинь ингээд баруун бүсийн тулгуур төв болохоор юм бэлэн очоо зогсоолтой. За тэгээ ингээд ятгал тэр нөгөө 1.5 тонны даацтай гэдэг чинь би тэр хүнд юмнуудаа дээш доош зөөхөд одоо асуудалгүй л гэсэн үг шүү дээ. Баг нь тасал зөөх шаардлагагүй гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр төгжрэлгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалтгүй бүсээс хүссэн материал нэг дороос авраа. За та хэрэг гэртээ эсвэл ажилтаа ч холбоотой барилгын худалдааны барилгын материалын төв орох том одоо засвар барилгын ажил эхлэх гэж байгаа бол барилгачин худалдааны төвийг тогтоогоод аваарай. За маш чухал одоо бас яг мэдгүй болохоор мэдгүйгээс болоод дахиад хэдэн удаа ч одоо 100 айл явж байгаа юм бас мэдгүй тийм. Тэгэхээр ашигтай байралтай. Хамгийн гол нь 5 тухтай орчин хөрөлцөөтэй агуулгах автомашины хүртээмжтэй зогсоолтой борлуулалт сайтай үнс нь үргэлжид өсөх том аврын автомашины цагийн хязгааргүй мөн дугаарын хязгаарлалтгүй
бүст барилдгаараа онцлогтой баруун 15 аймаг руу шууд нийлэх зам Улаанбаатар хотод баригдаж буй төслүүдтэй ойр үндсэн хийц болон бусад бүх төрлийн барилгын материалыг нэгд ороос авах боломжтой шүү. Тэгэхээр хаяг нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо буюу одоо бидний мэдгэр Сонсголонгийн замд барилгачийн худалдааны төв маань ингээд томоо улаан барилга дураагаал гэж байгаа. Тэгэхээр барилгачин цэг юм байна гэсэн аль биесийн вебсайт руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Барилгачийн худалдааны төвгээд фэйсбүүкээс хайгаад пэйжийг дагаарай. Харин утсаар мэдээлэл авъя. Хамтран ажлыг гэвэл 7766 22 77 7766 22 77. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв хамтран ажиллагаа баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэтгүүлэг орно. Нэлээд олон мэдээлэлүүд байгаа гэсэн тэ. Нөгөө аригунаас нөгөө эх 7 хоногт дараг болох дээрэмсэн мэдээлэлүүд байгаа. Дараг болно гэдэг маань яг бит хоёр нөгөө энэ сандал суудлын юм ал яриад байгаа л та. Жижиг энэг удаа. Одоогор би даргалтай. Энэ одоо ааш муугаар далаад дулдуудаад. Эх 7 хоногоос би дараг болоо самарна. За эхний мэдээлэл болохоор New Zealand Шинэ Зеландын дуучин Лорде гэдэг бүсгүйтэй холбоотой. За Лорде чинь одоо яг миний одоо тийм үү сонсдог 90 үеийн төлөөл биш байгаа даа л да шинэ үеийн тий одоо магадгүй нэг ингээд яг би нэг тэгж хайрцаглагдмааргүй байна гэхдээ жинзэтүүдийн дуучин гэж яригдтiin байлээ өөрөө. За Лорде гэдэг энэ бүсгүй ингээд гарч ирээд дэлхийд дахин танигдаад 4 жил гаруй болж байгаа юм гин. За тэгээ гарч ирэхдээ өөрөө нэг тийм онцгой ертөнцтэй хүмүүс байдаг шүү дээ. Чинь позитив инрэл шиг юм шиг тий нэг өөрийнхөөрөө нэг тийм тий тэр нь ингээд өөрийнх нь стил болсон харизм нь болсон тий. Яг иймэрхүү төрлийн хүн. За тэгээ энэ бүсгүй ингээд гарч ирээд нилээн шуугуулчаад тэгснэ халга болцсон. Хайцсан бүү мэд. Хинч мэдгүй. За тэгсэн чинь ингээд сүүлийн үед яагаад ингээд Лордигийн нэр ингээд трендээр орж ирээд байгаа вэ гэсэн чинь ингээд сошиал медиа аккаунтууд дээр сонирхолтой нэг тийм учир нь үл мэдэгдэх тийм постууд хийгээд ёо. Тэгээд хүмүүс ингээд яг постуудыг ингээд хэлээл гайхаад байл. За эхлээд юугаа одоо өөрийнхөө аль биесны вебсайтыг ингээд бүр хаасан. Lorde Cig NZ гэдэг энэ одоо Шинэ Зеландийн ингээд нөгөө юутай доментэй юугаа хаагаад хаяга хаагаад за дараа нь өөрийнхөө яг ингээд хөтэлдэг Onion Rings Worldwide гэх тийм үү одоо нөгөө дэлхийд дахинд байдаг тийм нөгөө шарсан сонгоны тийм сонгон зориулсан өөрийн аккаунттай байна л та. Энэ яг Lorde-гийн албан ёсны аккаунт нь Instagram хуудаснаас шүү. Lorde гэдэг нэртэй биш. Одоо үеийн хүүхдүүд юм уу? Бүр айгүй ойлгомжгүй. Айгүй сонирн байгаа зүгээр нэг тийм хөөрхөн царай би хаа ч юм уу те дуу гэж муу тэгэл рекламдаг. Тэгсэн чинь энэ охин болохоор шарсан сонгонд л оруулаад идэг. За тэгээд энэнийгээ болохоор хаагаагүй. Гэхдээ TikTok дээр нэг тийм гадуур алхаж явж байгаа ингээ бичлэгээ оруулсан 21.8 сая хандлттай байна яг одоогоор. За тэгээд одоо юуныхаа Instagram-ийнхаа одоо нөгөө профайл пикчрийг одоо зургийг нэг тийм солонгон өнгөтэй усны төмөр саваар солиод. Яа ямар нууцлаг юм бэ. За тэгснэ X буюу Twitter дээр одоо бэлхүүсээ гаргасан зураг оруулаад. За ингээд яг яах гэдэг ингээд хүмүүс мэдэхгүй болохоор ингээд бүх юм зэрэг ингээд нэг тийм нэг хөдөлгөөнд ороод байна шүү дээ. Тэсэн чинь одоо шүтэн бишрэгчдийн нүд ингэж хараад байна. Шин дуу гаргачихад гэж хараад байгаа юм байна л. Тайлаад уйсан. Би бол ойлгохгүй юм жоо. Хавршаад байна. Би болохоор би сохтой байсан болов гэж хоёул хөгштэй. Энийг бол жинзэтиг шууд одоо фэнүүд нь шууд энэ нууцлаг та нар бодтой ингээд Instagram дээрээ ингээд зургууд авцсан. Тэгснээ ингээд Twitter дээрээ ингээд гизээ гаргасан зураг. За тэгээд профайл зураг дээр болохоор усны сав. За энэс нь одоо дагагчт нь фэнүүд нь юу гэж дүгнэж өгөхөр шин дуу гаргах чинь ингээд шуураад байгаа юм. Харин тэгж тэгэхээр магадгүй нөгөө бит хоёрын нөгөө нэг харах өнцөг магадгүй те жинзэтүүдээ хажууд арцсангүй явцсан байж болно. Одоо чинь би харах юм бол хэзээ ч биш энэ дуу гэж харахгүй сохтвайлж харах төрлөг байхгүй юу? Одоо манай хүүхдүүд бол яг өөрөх нэрээр хизээч профайл пикчер зураг мураг дээр өөртөө зураг ерөөсөө тавихгүй. Тэгээд хажаа сонин зураг тавиад тэгээд би тэрийг ойлгохгүй. Би баг ингээ өөрөх нэрээрээ өөрөх зураг тавьснаас нүрээ гаргасан зураг мураг хэвүүд дандаа ингэж мэгцэн те. Энэ тийм ялчгүй нэг тийм нэг generation gap гэдэг шиг тийм одоо нөгөө бид хэдийн нэг насны ялгаа байгаад байна л да. Одоо намайг ингээ бат очрын аргун гэдэг бичгэрч одоо нэг л тийм өвөө шиг өөргөө нэрээр аах нэртэй байсан. Чи ингэж табу мастер гэж өөрийгөө юу л табу ангууч лөө.
За энэ одоо лорди гэдэг чи одоо яг ийм байдлаар л одоо өөрийн гэсэн онцлогтой юм нууцлаг байдлаар хүмүүс юу хэлэх гэдэг ойлгомжгүй байдлаар нь тэр нь ингээд фенүүдийнх нь маш их сонирхлыг одоо төрүүлээд хүлээлтийг өстой дээд зэгт нь хүргэж байгаа. Тэгээд нийтээр лорди гэж хайгаад байгаа байлаа. За дараагийн мэдээлэл болохоор за өчтөр үлээ хойл өчтөр ирлээ. Өчтөр ирсэн тий. Чи хөл бөмбөг яриад. Тий. За Арсенал баг Реал Мадридыг хоцсон. Энэ бол ингээд нэг тийм онцгой үйл явдал болсон гэж ярьсан. 15 удаа авраг гэлөө. Реал Мадрид нь 15 удаа яваа. Тийм тий. Арсенал нэг ч удаа ялж байгаа төрүүлж байгаагүй. Арсенал ч одоо би нөгөө их бууч гэрэл мэдээд байдаг Ганнерс гэж яриад байдаг тий. За тэгэхээр Арсенал багийг одоо ингээд дэмжсэн Холливуудын жүжигчин Энн Хэйтвей дуулжээ. За одоо тэгээд энэ North London Forever гэдэг тийм нэг сүлд дуутай юм байна шүү дээ. Тийм баг. Умардл Лондон одоо Үрд Мандан Бадар гэсэн утгатай юм уу та. За энэ дууг дуулаад тэгээд хүмүүс гол нөгөө Холливуудын жүжигчин ингээд үнэхээртэй ингээд одоо их бага хамтлагаа их гэж шүү. Бага дэмжиж дуулж байгааг хүмүүс ингээд жоохон одоо хошигн байдлаар хүлээж аваад тэрийг ингээд нэг тийм жоохон пароди хийгээд байгаа юм байна л дээ. Илэглээд гэх юм уу. За тэгсэн чинь би энэ мэдээлэл түрүү уншиж байгаа. За би чамаас асуусан дээр хэлсэн. Энэ хоёр чи Эмиратад очиж тоглосон юм уу гэдэг. Тэгсэн чинь аригуу намайг амар өрөвдөнгөө харснаа. Эмират гэдэг бол Арсеналын цэнгэлдэг гэж хэлсэн. Ялч үү тэгсэн л дээ. За тэгэхээр ингээд энэ хэтвэ ингээд одоо ингээд ямар нэгэн жүжигч юм уу дуучдын тийм үү Википедиар нь ороод үзэх юм бол нөгөө ямар нэгэн хөл бөмбөг сагсны авид фэн гэж бичсэн байдаг нөгөө үнэнч дэмжигчгээд тэгэхээр энэ хэтвэгийн хувьд ингээд одоо тийм ингээд будаг шунахгүй яг өөрийнхөөрөө ингээд байж байгаа энэ дүр төрхөөрөө хамтлаг бага дэмжээд ингээд дуулж байгаа энэ бичлэг нэлээд тренд дээр орж ирээд хүмүүс энийг пароди хийж байгаа ч гэсэн арсеналчуудын хувьд ингээд дотор нь бахархлыг төрүүлээд байна л да. Гэхдээ харин эсэргээрээ гэх юм одоо энэ Арсенал 3-0 Реал Мадрид 3-0 гэдэг бол ингээд Арсеналуудад бүр ингээд сэтгэл догтлуулсан маш гайхамшигтай сайхан ялалт байсан. За ингээд энэ хэдвээ сэтгэл хөдлөөд ингээд дуулсан чинь нөөд төлн Арсеналынхны баг миний ойлгосноор бол баг жоохон дургуун хүргээд сонсохоос ямар эвгүй юм бэ ямар хэцүү юм бэ гэдэг. Уг нь сэтгэлээр л дуулаад ах шиг байна. Тэгсэн чинь Арсеналынхан за болио миний өгшөө одоо утгыг яриад өгч гэдэг шиг юм болсон. Тэг ингээд нөө яг ингэдэг те одоо чинь ингээд жүжигч хүн улс төр ярангуут болио болж ажиллаа гэдэг шиг юм болоод байгаа байхгүй юу? Тийм үстэй те. Одоо чинь намайг хөл бөмбөг ярангуут чи түр чи Эмират гэлээгээ шолоодсан юм байна. Хотлаарсан. За хотлаарсан. За дараагийн мэдээлэл рүү ороод за дараагийн мэдээлэл болохоор Дональд Трамптай холбоотой. За Дональд Трампын одоо ингээд худалдааны татвар ногдуулж байгаа асуудал бол ингээд дэлхийн нийтийн анхаарлын төвд байна л да. Өнөөдөр ч гэсэн түрүү харахад BBC-ийн нүүр хуудсан дээр бүр лайваар буюу шууд шинжлэгдэх маягаар ингээд мэдээллүүд нь ороод Азийн биржүүд дээр үйл явдал ямар хөө байна те. Дональд Трамп одоо худалдааны татвар ингээд нэлээд олон оронд тогтоолоо. За үүнээс ингээд хамгийн хүнд хэрэгтнүүд гэж одоо хэлэх юм уу? Worst offenders гэдэг байгаа шүү дээ. Энэ орнуудад илүү ингээд нөгөө худалдааны татвар илүү өндрөөр тогтоосон. За Хятадтай бүр ингээд улаан цанаа ороод те. Бараг ингээд цэцэрлэгийн хүүхдийнхаар бол ингээд зодтолдох гээд байгаа юм шиг нэг өөрөө зогссон юм шиг тийм байдал болоод байгаа шүү дээ. Одоо энэ чинь ингэсэн шүү дээ. Сүүлд Азийн улсууд баахан улсуудаар импортын тариф тогтоосноо. Бүх улсуудад ерөөс импортын тарифыг 10% нь буцаад хойшлууллаа. Тарифын өндөрсгөө хойшлууллаа. Харин Хятадтай би чамтай учраа олно. Энэ хоёр шин нийгмийг барьж аваад. За тэгээд одоо нэг нь 34-өөс ихэлсэн 34 бол нүүд нь 84 нүүд нь ингээд зөрүүлэх 104. Одоо зарим бараана 145% импортын татвар тогтоох дээр тулчаад байна. 104 байсан 124 болоо тий. Тэгснээ ингээд 145 ингээд нэг харилцсан. За яг баг ингээд заамталцал зогсоод байгаа шүү нэг хүмүүс зодтолтохоор нэг тухаараа ингээ мөрөлтөд идэв шүү дээ нэг тэр шиг. За тэгсэн чинь одоо энэ Daily Show гэдэг маш алдартай шоу байдаг. Одоо миний мэдхээр 3000 гаруй дугаартай байна уу. Тэгэхээр ингээд юу гардаг вэ гэхээр одоо улс төр ч юм уу те ингээд нэг тийм нийгмийн асуудлыг маш ингээ хошин маягаар явуулдаг ийм шоун дээр одоо Оливия Мун гэдэг энэ одоо Холливуудын жүжигчин бүсгүй одоо корреспондент буюу одоо сэтгүүлч сурвалжлагчаар ингээд орж ирсэн тийм дүрээр орж ирээд Дональд Трампын татварын асуудалтай холбоотой мэдээлэл хүргэсэн. Үүн дээр болохоор за ингээд нөгөө Трампын хийж байгаа үйл явдлуудыг ингээд жоохон марзан шүүмжлээд байгаа гэсэн утгатай шүү дээ. Трамп юу хийж байгаагаа яг мэдж байгаа. Дэлхийн эдийн засгийг ингээд сүрүүлсэн тариф тогтоосон. Тэгэнгүүтээ дэлхийн эзэн засаг сүрэнгүүт нь буцаагаад авчлаа гэх мэт үгийг хэлээд за тэгээ өргөжлүүлээд ингээд одоо яг одоогоор ингээд нөгөө тарифуудыг буцаагаад ингээд те 90 оныхын хугацааг ингээд буцаагаад одоо богиносчихгүй тулд дэлхийн улс орнууд одоо
Трамптай маш найрсаг хандж байна. Ингээд асуудал шийдэгдлээ гэх маягаар ингээд Трампыг жоох ингээд мок хийн гэж ярих ч одоо юу гэх вэ? Дооёолно. Тийм дооёолоо тий ингээд тийм шоглоод ингээд Today Show-н дээр гарснараа ингээд нилээ ингээд юун дээр ороод байна л да. Олонний анхаарлыг татаад Оливия Мууны одоо энэ дооёолтын хүмүүс үзэх гээд бас хайгаад байгаа юм. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Chartak брендийн байгалийн хийж үлсэн Эрдэс тус хамтран ажилласан. За баруун бүсийн барилгын материалын тулгуур барилгачин худалдааны төв хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.